Шууд хариулж болох юм. Okay, hi guys. Наа Юмучин гэдэг би одоо Gap Academy нэг дээр нэмэх нь 2 бакалаврын хөтөлбөрөөр суралцж байгаа 25 оны эсэлтийн сурагч байна. Сайн байцгаана уу, намайг Марлчин гэдэг. Би Gap Academy нэг Step Up нэг дээр нэмэх нь 2 хөтөлбөрийн 25 оны эсэлтч байна. Манай хичээлийн нэг өдөр бусад сургуулиуд дээр нэлээд төстэй эхний 2-3 цаг яг мэргэжлийн хичээл ороод таардаг. Тэгээ яг дараачаас 2 цаг IELTS ороод тэгээд би ер нь бол хөвчлэн сургууль дээр илүү сайн төвлөрдөг болохоор араас нь дандаа номын сан цуудаг. Тэгээ яг одоо би номын санд байна. Би өглөө 8-аас гэрээсээ гараад өдөр ер нь орой 5-6 гэхэд орж ирдэг. Ягаад гэвэл манай хичээл 9-өөс 3 цагийн хооронд ордог. Тэгээ би нөгөө хийх юм ихтэй болохоор хичээл таарсныхаа дараа сургууль дээр үлдээж номынхаа сан сууж хичээлээ хийдэг. Тэгэхгүй бол амжигддаг. Тэгээд дондоор нэг сасалгаантай байдаг. Тэгээд тэрнгээр найзтайгаа гарч хоол авч иддэг. Тэгээд жоохон хоцордог дараагийнхаа хичээлээс. Миний Gap Academy-д ороод хамгийн ийм ойлгож сурч авсан юм нь ер нь бол цагийн менежмент. Яг угаасаа яг цагийг ингэж яг зөв хийх ёстой юмыг цагт нь хийхгүй бол ингээд тэрийг ингэж сурах нь илүү хэцүү болоод идэг. Тэгээд яг санаанд орж ирж байгаа нь бол энэ л байна да. Манай хөтөлбөрт мэргэжлийн болон IELTS-аас гадна PID гэдэг хөтөлбөр байдаг. Тэрэн дээр голчлон илтгэл болон мэтгэлцээний тухай хичээлүүд ордог нь миний өөртөө ажиллах тал дээр сайн нөлөөлдөг гэж боддог. IELTS ер нь бол хамгийн хэцүү. Speaking нь ялангуяа. Хамгийн хэцүү зүйл нь өглөө хоцорч босоод гэрээсээ өглөөнийхөө цаг уухгүй гараад хичээл дээр очиад 12 цаг хүртэл өлсөж суух нь жоохон хэцүү байдаг та. Яг зүгээр ингээд яг 2 жилийн хөтөлбөрийг 1 жил багтааж ингээд сурж байгаа даа ш. Тэр би нөгөө яг үеийнхнийхээ найзуудаас ингээд жоохон зам муутай байгаад идэг гэх юм уу. Тэгээд маань найзууд ингээд чөлөөтэй ингээд гадуур яваад ингээд зугаалаад байгаад нь жоохон атаархаад тэгээд ер нь жоохон харамсаж ирсэн. Тэгтээ яг зүгээр л дээ. Харамсгүй шүү дээ. Бакалаврын хөтөлбөрийг 3 жилийн дотор эзэмшиж байгаа нь надад бүр маш их таалагддаг. Миний цаг хугацааг хэмжиж байгаа. Тэгээд өөр олон юмнууд байгаа.